сонголт бас агшин. Бид нэг л сонголтоор бүгдийг алдаж болно. Эсвэл бүгдийг авч чадна. Гэрэлт амьд яриа. Өчтөр зурагтаар нэг амар кино үзлээ. Аимшиг юм. Амар кино. Аимшиг юм. Тэгээд аимшиг мангас сангас гарахгүй заяа. Гэхдээ ингээл янз бүрийн аваар услал гараал хүн амар тасарч масарч үхэл. Йоо, ямар амар юм бэ? Магадж магадтал ингээл нугарч нугаар. Тэгээд цус гэсэн чи одоо ерөөсөө нүднээс гардаг. Бүр ингээл нүдэн анхаар тэр киноны зураг дүр амар муухай өгцөн хүмүүсийн дүр харагдаа. 2012 гэ кино байдаг штэ. Тэрийг би ерөөсөө бүтэн үзэж амжихгүй яж байгаа сайхныг үзсэн байхгүй. За. Тэрнээс хойшлаас гудамжаар ингээл явж уул муулыг хараад нараад ороод ирчих юм шиг санагдаад байна. Тэгээд би зөвөр өнөөдрийн өчтөрийн тэр үзсэн кино одоо өнөөдрийн миний сэтгэл санаанд нөлөөллийг хараад ингээд харьцуулаад бодглоор тийм бидний үзэж харж байгаа юм бидний оюун ухаанд бидний ёс суртахуунд бас тийм нөлөөлж идэг тийм аюух зан чанарт аюух нөлөөлт юм шиг 10 жил байхдаа би бас ингээд шүнжин нөгөө юм хятадын нөгөө юу л тэр чинь компьютер тоглоом. За муусаа муу хятадын. Тэгээд танк тоглож байгаа байхгүй. Тэг шүнжингээ тоглоод өглөө өрөөр хичээлдээ яваал ингээд самбарлуу харангуут чинь танкнууд яваал. Харин тийм тэгдэг ч тийм. Тэгэд нүд бол бас аюу хэцүү. Нэг харсан зүйлээ бас тэгээ байс бүр ингээд нүднээс бүр гарахгүй. Оюун бодолтод ингээд шууд автоматар суучж байгаа юм шиг. Тэр үедээ би тэгээд айгу цочоод сонирн болчихсон. За эн чинь харин жоохон баланслахгүй бол аюултай байна да гэж. Бид нэр харсан зүйлсэн зүйл миний юунд маш их нөлөөлдөг те зан чанарт. Үзэгчтэнд энэ удаагийн гэрэл нэвтрүүлэг хүрч байна. Есүс Христ Библиэлд хэлэхдээ харанхуйд миний хэлснийг та нар гэрэлд яриарэ гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бас нэгэн сонирхолтой ярилцлага өрнүүлэхээр манай эфирт маань зочин урагцсан байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр бид хоёроо сая ярьж л л да та сонссон бах те. Нүдэнд ингээд үзэгдсэн зүйл мэн одоо миний өнөөдрийн зам байдал юм уу те сэтгэл санаа аюух юм хурцаар нөлөөлөд дараа нь тий дараа нь ингээд нөлөөлөд. Тэгээд яг хөө нэг хэсэг нөлөөлж аваад болчдөг л доо тий. Гэхдээ энэ ер нь цаашдаа таны бодлоор тий цаашдаа удаан юу байд юм уу? Бүр цаашлаа хүний ёс суртахуунд тийм сөргөөр өдөр бүрийнх нь амьдралын тий хэм маягт ч гэсэн бүр ингээд орж ирэх боломжтой юу гэж боддог юм талаар. Тий харах ерөн зүгээр Монгол тийм үг байна шүү дээ. Яг хоо их эерэг талаас нь хэлж байгаа шүү. Мянга сонсохоор нэг үз гэж те. Тэгэхээр ер нь энэ зүгээр харах гэдэг зүйл хүний амьдрал, хүний оюун бодолд хэрхэн нөлөөлдөг гэдэг талаас нь харах юм бол харах ямар чухал вэ гэдэг бас эндээс мэдчих болох байх л та. Тийм. Тэгээд угаас харна гэдэг бол хүний оюун бодол шууд нөлөөлдөг юм шүү. Одоо нөгөө одоо 2 3 жишээ ярьлаа шүү дээ сая тий. Өөрөө чи амьдралд бас зүгээр яг хуу надад зүгээр харах гэж ярьсан чинь шууд тийм жишээ надад орж ирж байна л да. Маркетингийн нэг тийм 25 дахь кадр гэдэг ойлголт байд юм байна л да. Тэр нь болохоор ингээ 24 кадр яваад 24 кадрын 25 дахь кадрт нь нэг юм дүрс оруулж байгаа. Одоо чинь тэр дуршилт нь ямар дуршилт юм? Колоны дуршилт гэдэг. Зөвхөн Coca-Cola-ны зургийг тавиад. Кино үзэж байгаа хүмүүс одоо кино театрт тийм ээ. Гэтэ 24 кадрт нь өөр зүйл гарсан шүү дээ тийм. Кино явж байгаа байхгүй. Кино л ингээл үргэлжлэлгээр ингээл. Тэгээд төгсгөлд нь тийм. Гэтэл 25 дахь кадр болгонд тийм яваад яг кино дуусаад хүмүүс гарангуутаа шууд коло уух сэтэлтэйгээр гараад коло хөдөлж аваад ууж байгаа чинь. Өнөөдрийн маркетингийн сурчлагынуудыг ингээл харахад л бас ингээл эмгтэй хүнийг аяух ашигласан байдаг тий. Ингээл эмгтэй
Тэгэл одоо ерөөсөө нэг савн зарахын тулд нэг эмхтэй тийм секси эмхтэй байх хэрэгтэй байгаа байхгүй. Шампунь зарахын тулд нэг сүү уухын тулд нэг тийм секси эмхтэй байх хэрэгтэй байгаа гэдэг те. Тэгээд за яг энэ бол ингээд маркетинг юм хүмүүс мөнгөний төлөө ингээл юмаа зарахын төлөө хийж ийн гэж хэлж байна. Гэхдээ нийгэм даяараа эн чинь хүмүүст те тэр баруун нүцгэн шахуу эмхтэй тэр бикинитэй эмхтэйг харуулаад ингээд эмхтэй өмнөний бараг л тэр бараатаа зүүрлж харуулад байгаа юм шиг. Тэр барааг хүсэж байгаа шиг эмхтэй хүнийг хүссээд авах ёстой ч юм шиг те. Ийм сэтгэл нийгэм даяар буулаа нэгэд энэ талаар харахад зэрэг учир нь алдахгүй гэж бас нэг талаар хэлж болно тий. Хооронд логик бол холбоогүй байгаа байхгүй. Тэр гоё сүү тэр гоё биетэй эмхтэй хоёр хооронд юугаараа холбоотой юм бөмбөд. Тэгэл савын рекламц чинь эвгүй хөдөлж байгаа. Тий. Тэгэхээр тэр хүн одоо яг тэгэж угаах уугүй юу? Тий. Тэгэхээр чин тэр реклам хэдл тэг бидний ёс суртахуунд ингээд нөлөөлөх өөр тэг нийгмийн ёс зүйн унгаагаад байгаа юм шиг ингэ сэтгэл төрдөг. Тийм тэгээд яг ёс суртахуун гэж ярьсных тийм ээ. Ер нь өнөөгийн нийгэмд яг аргагүй тэр зүйлийг хөндрөөсөөр аргагүй л дээ. Яг гэх юм бол нийгэмд ямар ёс суртахуун, ямар үнцэнтэй байна, ноёлж байна тийм. Тухайн нийгэм тийм л байна. Тийм шүү. Тэгээд ёс суртахууны асуудал үндэснэх юу байна л та. Хүүхдийн хүмүүжлийн ч юм уу тийм асуудлыг бас хөндөх хэрэгтэй байх гэж бодож байна. Өнөөдөр Монголын боловсролын салбарч гэдэг юм уу яг боловсролтой холбоотойгоор бол айгүй их соёл боловсрол гэж их ярьж байна. Тийм эцэгчүүд академик боловсрол өгөхгүй бол тийм эцэгчүүд математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд сургаал. Тийм. Ингээл төлбөртэй сургууль сургаал те хэдэн хилтэй хүүхд бийдэх гэдэг нэг универсал 3-4 хилтэй суперменүүдийг бийдэх. Харин энэ өөрөө сурж үзээгүй тий. Өөрөө эзээ сурж үзээгүй хичээлүүдээрээ хүүхдээ шахаад ингээд. Харин яг энэ дунд харин тэр хүмүүжлийн асуудал жоохон орхигдоод байна уу да гэдэг зүйл нь. Тэгээ миний хувьд зүгээр жоохон эмзэглүү штэ. Надад одоо жоохон орхигдохгүй байгаа. Маркетинг хийж гин, реклам явуулж гин. Тэгээ тэр чинь зөвхөн ашиг маргаашаа харсан ашигын төлөө байж тал тэр чинь нөгөө үзэж байгаа хүнд буюу өсвөр насныхан залуучууд хүүхдүүд бага насныхан чи бүгдээрээ үзэнгүүтлээ тэр чинь цаас цааштай ертөнцийг үзэг үзэл за тэр хүний хүндэтгэх хүндэл за тэр эмэгтэй үнийг үзэх үзэл нь хүртэл нөлөөлч яваад байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүгөө харахгүй зөвхөн өөрсдийнхээ нэг хідэн борт төргийн төлөө тэрийг болохоор би юу яаж юм хөгжилтөнд би өөртөө хувь нэмэр оруулж байна гэж бодоод байдаг компаниуд тий. Тэгэж хүүхдийн хөгжилд зүгээр жоохон орхигдсон биш бүр тийм бараг бүхлээр орхигдсон байгаа юм. Тэгээ тэр чинь бол иймэрхүү юм дээр бас засгийн газар мазраас тий. Цензур байвал тийм төр засгаас цензур. Монгол хэлэнд үнийг сайхан үг байна л да. Хүмүүжил гэдэг. Хүмүүжил цаад утга санаа нь бол хүнийг хүн болгох. Өөрөөр хэлэх юм бол монголчууд уламжлалт ойлголтоор бол хүнээр хүн хийн гэдэг их гүн гүнзгий ойлголт явж байдаг шүү дээ. Гэрэлт амьд яриа. Тэгээ хүнийг өнөөдрийн хүүхдүүдэд нөлөөлж байгаа нөлөөлөл гэдэг талаас бол тэр дундаа энэ харах үзэх зүйлсийг бол яг харахгүй ярихаас өөр аргагүй болж. Ёс суртахууны тухай ярихаар шүү дээ тий. Надад заавал одоо ёс суртахууны хүнд суулгахын тулд шашин аюу хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээ нийгмийн гэтээ бас ямар шашин хамаагүй баг. Гэтээ бас тэр чинь шууд тэгж бас хэлж болохгүй байхгүй. Үгүй шашин чи яг хүнд тэрийг одоо би жишээлбэл тэр лалын шашнаас би бол айж юм. Гэтэл лалын шашныг ингээл харах юм бол тий. Яг аваачны зүйлүүд байгаа шахах. Эмэгтэйчүүд нь ингээл буркагаа өмсцэн тий. Тэгэл хамаг юм аялдаад задаа гарахгүй тийм соёлн тэндээ явж гин тий. Буддийн шашныг харахад л хэд тийм ээ эмэгтэй хүнийг ингээл янз бүрийн хараал ингэдэг тэгдэг ихгүйгээр явж гин тэгэхээр яг ингээд хүүхдүүдэд те энийг ингээл зөв шахах юм бол ямар ч шашин болох юм шиг. Гэтэ шашин гэхээс илүү нэг чинь нөгөө сэтгэл зүйн асуудал яриад авчиж байгаа байхгүй. Сэтгэл зүйн зөв тал руу нийгэм судлалын талаас бол яг харахгүй нэг статус институт болж орхосоор харахгүй байхгүй. Одоо чинь шашин орхигдсноор тухайн улс, тухайн нийгэм, тухайн үндэстний маш олон зүйл нь орхигддог. Тэр дундаа одоо бидний хөндөд байгаа
хүмүүжлийн асуудал орхигддог байхгүй. Гэтэ миний хувьд болохоор манай орныг харахад бол шашин орхигдсан гэж хэлэхэр үү? Тадлаа. Харин ч бүр нэг шашин дагнаад бүгд тийш хошуураад явд юм шиг надад. Тэгсэн мөртлөө бас ёс зүй ёс суртахууны байдлаас доройтсон л байгаа. Тийм болохоор би бол ингэж бодоод байгаа байхгүй. Тэгвэл заяа тэр шашинч бай, улс төрөөсч бай, реклам тэрнээс ч бай нөлөөлөхгүйгээр хувьхан өөрөө ерөн яагаад өөрийнхөө харж байгаа хараагаа нүдээ ч юм уу цэгэнч цэнч хамгаалж болдог. Яг нь Библиэр нэг ийм үг байгаа л да. Есүс Христийн хэлсэн үг хэрвээ та нар эмгтэй хүнийг хараад тэгэл хоёул тачаалын нүдээр харж байгаа бол хараад энэ үнтэй унтыг гэсэн сэтгэл хүсэл чиний дотор төрж байгаа бол чи энэ эмгтээтэй аль хэдийнэ завхаарсан гэсэн үг ээ. Оюун бодлороо. Тий, оюун бодол дотор аль хэдийнэ завхаарсан гэсэн үг. Чи түрүү нэг сонирхолтой жишээ ярьж ирсэн шүү дээ. Чи жижигэн энэ төр явж ирсэн. Тэр жишээгээ чи дахиад нэг яриач. Гэхдээ яг би яг судлаач хүний зүгээс ярил л да. Хил шинжлэл соёл судал талаас нь шүү дээ тийм ээ. Тэгээ соёл судал гэдэгт бол яг аргагүй шашны болоод нийгмийн шинжилгээний бүх салбар зэрэгтэд бас орчиж байгаа. Тэгээ зүгээр би юм Чичээнд очлоо л да. Грознод. Тэгээд тэнд очисон манай нэг 60 настай зохиолч ах Чичээн ах нөө хүлээж авахгүй. Тэгээд нөхөр бол их сайн хүн. Одоо муудалтгүй. Тэгээд намайг их сайнаар хүлээж авсан. Тэгээд яг уу ирчүүдийн тийм нөхөрлөлийн одоо ах дүүсийн тиймэрхүү харилцаа байдаг шүү дээ. Тий. Тэгээд бид хоёрын намайг Грозны хотоор их явууллаа. Хоёулаа Европын хамгийн том мечд дээр очлоо. Тэмтгийн исламын сургууль дээр очлоо. Тэгээд нөхөр ерөнхийдөө чичээнчүүдийн тухай, тэгээд одоо исламын соёлын тухай, тэгээд бас ерөнхийдөө Монголтой холбоотой түүхийн талаар гэдэг олон зүйлүүд ингэ ярьж байгаа л. За энэ бол зүгээр ерөнхий одоо бид хоёрын холбогдож байгаа сэдв тийм байсан. Нөгөө талаасаа гэх юм бол хувь хүмүүст бид нэртэй гэсэн нөхөр за одоо телевизээр сонсохгүй байхаа тийм ээ. Тийм учраас би зүгээр нэг ярьж монголоор ярьж байгаа бол гайг байхаа. Нөхөр юу яаж байгаа? Исламын хүмүүс хоёул гараа явж исэн чинь надад юу номныхаа талаар ярьж байгаа юм л да. Өөрөө зохиолч. Тэгээ өөрөө нөгөө би яг тэрийг санахгүй би яг утга цоолын өмш болохоор ийм Японы нэг зохиолчийн дээр өвчсөн тийм яруу найргийн стил гэдэг байхгүй. Тэгээд яг тийм стилээр бичдэг гэдэг. Шинэ ном гарсан. Тэгээд хавцан дээр нэм хоёр нэг нэм нүд байгаа байхгүй, нэг бүсгийн нүд. Тэгээд бас надаас сууж байгаа. Чи нэг хиний нүд гэж бодож байна. Хиний нүд гэдэг. Тэгсэн чи миний одоо любовница гэж байгаа л та орсоор. Тэр нь болохоор ерөнхийдөө бол эзэж эхнэрээ тэгж нэрлэдэг байхгүй хүн. Одоо манайхны юугаар бол шууд л нууц амар гэсэн утгатай тий. Энэ миний одоо любовницагийн нүд байгаамаа. Эхнэр биш шүү гэж байгаа. Эхнэр биш шүү гэж. За тэгээд үгүй. Тэгээд дараа нь тэгсэн нөхөр уцаа гаргаж ирээд надад яг нөгөө яриа халаад ингээ явж захтаа үзүүлж байгаа. Нэг тийм хагас нүцгийн эмхтэн зураг гаргаж ирээд үзүүлж байгаа л та. Би нөгөө манай Дагестанд байдаг миний нөгөө яриадсэн бүсгийч шүү дээ гэдэг. Тэгээд яг би бол яг исламын соёл энэ талаас нь бол их хүндэтгэлтэй ханддаг л да. Тэнд байдаг ёс суртахуун соёл бол бас одоо бидний монголчуудын уламжлалт ойлголтоос бол их өөр. Одоо эсвэл барууны хил мэдээллийн сурталчилгаас бол өөр шүү дээ. Манайх нэг ислам гэхэр л нэг террорист гэл ихний террорист гэдэг ойлгож. Надад бол шууд дон гэл орж ирчихсэн. Тэр нэг уламжлалт явж шүү дээ. Тэгээд миний ойлголтоор болохоор их өндөр сэтгэл байсан. Тэгээд ер нь бол исламын яг ертөнц дотор юм бол байдгүй бах та гэсэн бодол байсан. Гэтэл нөгөө ах юм байна тэрийг маань ингээ дахиж бодогдуулах юм болж байгаа байхгүй тэр үйлчлэн тий. Тэгэл одоо Киргизээс ирсэн дүүнер бас байгаа. Бас л дүүнер л та. Тэгэл нөхдүүд бас ингээл бас илээ ингээд найз нөхдөд ах дүүсийн холбоотой болж ирэхтэй ингээд одоо яадаг чинь надад ингээд
за одоо шуудхан хэлэхэд юм дий порнографийн зүйлс ингээд санал болгох ч тий. Үзэн энэ гэлөө. Тий. Эсвэл тэгээ нөгөө ах болохоор тэгэл бас яг тийм зүйлсээ гэл нэг ярьж байгаа юм л та. Гэхдээ зүгээр яг энэ бол би исламын соёлыг ёс суртахууныг муучилж байгаа юм биш. Гэхдээ зүгээр хүн л болсон яг тийм зүйл бас ёс суртахуунд бас байдгийм байна гэдэг зүйл харагдсан байна. Тэгвэл нэг ийм асуулт. Шашин бол нэг хайхтар тэр мэдээж хүнд бол хүчтэй болоос нөлөөлөхгүй адилхан л хийгээл ингээл явж байна. Тэгэхээр ийм нэг зүйл байна. Би асууд өөр чиндээ бодлыг сонирхыг гэж бодлоо. Ямар гар хүрээд хурж байгаа биш. Тэврээд авч байгаа биш. Зүгээр л харж шít. Яагаад болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. Тэ? Одоо ингээл порно гэж үзлээ. Гэхдээ тэр чинь зүгээр л би харж хин хохирч байгаа. Би л хохироогүй, өөр хүн хохироогүй. Тэ одоо харин ч би бүрээсээ таашаал авчин ч юм. Тэ өөртөө сайхан мэдрэмж төрчин сайхан байна, гоё байна гэл ингээл хүмүүс тэгж ярьдаг л та. Тэгэхээр энэ зүгээр тим юм уу? Эсвэл чиний бодлоор энд тэ өшөө тэр цаана хор нөлөө байдгүй. Би нөгөө судалгаа талаас нь ярих гэдэг юм л та. Нийгмийн одоо салбар ухаан гэдэг талаас. Тэгээ миний хүндэлж явдаг бас суралцдаг хэдэн ах нар байдаг байхгүй. Тэгээ гадна дотн янз. Ер нь бол чамд үлгэр жишээ болдог асуудал гэсэн. Ирчүүдийн үйлчлэлтэй гэр бүлтэй холбоотой тийм ажил үйлчлэл хийдэг. Эс итгэдэг христийн хүмүүс үү те? Тэгээ ер нь яг тэр чиглэлийн асуудал. Тэгээд нөхдүүд тийм зүйл яг судалгаатай юм ярьж байгаа байхгүй. Амьдрал дээр байдаг судалгаатай тэгээд бас нөгөө талаас сэтгэл зүйтэй холбоотой тийм зүйл ярьж байгаа. Тэр нь юу гэхээр ямар нэг байдлаар те энэ зөвхөн эрэгтэй хүний асуудал биш л те. Одоо тэр порнограф ч юм уу те эсвэл өөр эрэгтэй өөр эмэгтэйг те тэгж яах гэж янз бүрийн одоо унтж яах гэж боддог ч юм уу эсвэл те эсвэл ямар нэгэн тийм одоо нүцгэн хагас нүцгэн ч юм уу харахтай энэ зүйл нь эргээд яаж нөлөөлдөг гэж байгаа байхгүй. Гэтэл ямар нэг байдлаар ийм харилцаанд орсон хүмүүс болохоор эргээд одоо хэвтэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө гээд эргээд тийм дотны харилцаанд орохдоо жишдэг гэж байгаа байхгүй. Харьцуулаад идэг гэсэн. Хүн өөрөө тэгж бодохгүй ч болно. Гэхдээ ямар нэг байдлаар үсэ жишээд харьцуулаад байдаг. Тэгээд тэр нь эргээд одоо сөрөг үр дагавартай. Одоо тэр нөх хөрөлт гэж ярьдаг те. Эсвэл тийм харилцаанд эргээд тийм сөрөг хүүтэн байдлыг бий болгох нөхцөл нь болж өгдөг гэж. За. Тэгвэл би бас зүгээр саний ярианаас улбалаад ингэж бодож байна. Орчин үед бид нар эрэгтэй хүмүүс бид нарын нүдийг одоо нэг талаас хужирлах харц булаах байдлаар хувцалсан эмэгтэйчүүд бол аягүй их явдаг тий. Эмэгтэйчүүдийн бас хувцлалт тэр чинь аягүй их нөлөөлж байгаа шүү дээ. Над руу хараад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд хүмүүс тэгээд идэг. Эмэгтэйчүүд тэгээд идэг. Тэгээд би бас өөр эмэгтэйчүүдээс бас тэрийг хүсдэг байхгүй маа. Эмэгтэйчүүд манаас тийм гоё хүндлэл төрүүлэх үйц тий хувцлаасаа гэж. Яг нэг зүйл саналаа л да. Манай найз зохион нэг ном орчуулсан талаар надад хуваалцчихсан байхгүй. Тэгээд тэр нь ямар ном байсан бэ гэхээр эмэгтэйлэг байдлын талаар. Эмэгтэй хүн яавал те эмэгтэйлэг гоо сайхан байд юм бэ гэсэн чинь энэ дэлхийн ертөнцийн үзэл бодол болохоор бүх биеэ бараг ил гаргаж хийж би үзэсгэлэн гоо харуулах гэдэг те. Гоо сайхнаа байх гээд байгаа юм шиг яриад байдаг. Гэтэл тэр найзын мань орчуулсан номон дээр эсрэгээр үгүй. Чи харин тэр тусмаа те зүү зохистой хувцаснараа чи эмэгтэйлэг харин байдлаа чи үн цэнэ хадгалж яд юм аа. Заавал ингэж бүр яагаад чи энгийн те зөв зохистой хувцалснараа чи эмэгтэйлэг байдлаа чи гаргаж чадахгүй улам энэ тэрийг ингээд задгаалаад те ингээл бүр янз янз юм өмсдөг штэ бүр би бараг хаяа бүр зарим эмэгтэйчүүдийн өмнөөс бүр ингэмээр санагддаг өөрсдөө эрчүүдийн өмнөөс нууцлаг байгаа эмэгтэй хүний нууцлаг байгаа үнэт зүйлс нь ил байгаа үнэт зүйлсээс илүү үнэтэй гэж би асуудаг. Тийм учраас тэр номны утга учир юу нэг тэр талдаа бас тийм хүмүүжлийг бас хүлээж аваасаа тий
бити нэг савнгийн реклам дээр гардаг тэр эмхтэй шиг байх гэж хичээгээч тий. Нэг нь бол байх гэж хичээдэг, нөгөөдөл эрэгтэйчүүдийн талаас болохоор эмхтэй хүний үн цэнийг тэгж тийм л юм байна гэж тодорхойлцсон байгаа байхгүй тий. Үдсэн харж байгаа эмхтэй үнтэй холбоотой эдэлж хэрэлж байгаа бүх юмтай холбоотой нэг л хагас нүцгэн эмхтэл, нэг л царайлаг, нэг л гоё өстэй эмхтэл тэнд ажиллаад тахлаар хүмүүс нийгэм даяараа тий хүмүүс эмхтэй хүнийг бол тэр рекламж аппаратаа зүрлэж чижээ тий. А нөгөө тэгвэр эмгтээчүүд ч гэсэн өөрсдөө магадгүй жинхэнэ эмгтээ хүн энэ реклам дээр байгаа эмгтээ шиг юм байна. Байдаг юм байна да л гэж бодчих шүү дээ. 8 сард би нэг юу үзчихсэн. Yahoo News дээр нэг мэдээ гарсан байсан байхгүй юу. Тэр болохоор Victoria's Secret-ийн од эмгтээгийн нөгөө шинэ дотор хувцсны рекламын загвар. Тэгээ нэг нэттэй юм юу гэвэл тэр яг жинхэнэ авсан засаагүй зураг зассан зураг хоёрын зэрэг тавьж байгаа байхгүй. Засаагүй зураг нь шүү дээ. Зүгээр л үрчлээтэй, мингтэй, тэ энэ тэндээ илүү өөхтэй ийм зураг заяа. А зассан зураг нь болохоор зэрэг яг Барби. Ерөөсөө тэ пластик. Ерөөсөө ингээл бүх арьсан тэр чигээр нь өнгө засарсан, гэрэлтсэн тэ ерөөсөө ийм тэгэл ерөөсөө идэв бит өөх мөх байхгүй тэр чинь ингээд фотошоптод янзлаа хийцэн тэ. Тэгээд би зүгээр бодсон байхгүй энэ хүмүүс арай дэндүү худлаа юм зард юм байна. Реклам гэдэг бол зүгээр цэвэр реклам л гэдэг юм байна тийм. Бодит амьдрал бодит биш юм зарж байгаа байхгүй. Тэгээд им ирчүүд нь тэрийг хараад ямар гоё юм бэ гээл жинхэнэ юм байдаг гэж хараад идэг. Тэгэхээр тэр жинхэнэ биш байхгүй тийм. Нүдэрээ хууртагдаг. Яг оригиналтай нь харьцаараа тийм нундаг. Тэр байдаг юм биш тэгээд Никлас эмхтэй яг жинхэнэ эмхтэй хүний те энгийн нэгэн эмхтэй хүний эмхтэйлэг хүний үн цэнийг унгаачаад байгаа байхгүй те. Тэгээ тэрэнд бас ер нь дотроо би жоохон харамсаж явдیں۔ Тэгээд миний хувьд бол би айгүй нүдээ ерөнхийдөө их харамлдаг. Хамгаалдаг гэж. Маш их хамгаалдаг. Юу харах уу, харахгүй юу гэдэгтээ үргэлж цензур тавьдаг те. Киног бол байнга тэ нүцгэн хүүхэн ийм тийм юм гарвал шууд л миний нүд тийм хог цуглуулдаг тэ хогийн сав биш ээ vacuum cleaner гэдэг чинь тэ нөгөө тоос соргч биш ээ миний нүд тэ юу дагахгүйгээ өөртөө бас шийдвэр гаргаж чаддаг байгаасай л гэж бас хэлэх гээд байна л та тий. Бид нар хичнээн одоо бидэнд янз бүрийн зүйл нүдээр дэмжуулаад хараагаар дэмжуулаад тий харагдчихээн бүгдээрээ цензургөө орж ирж байна. Гэтэл хувь хүн өөрөө цензурлах бас тийм төвшин зайлшгүй шаардлагатай гэсэн үг шүү дээ тий. Зайлшгүй. Юу харах, юу харахгүй байхаа бас өөрөө. Тий, өөрийгөө өдөржих чадвартай байх хэрэгтэй гэж хэлэх гээд байна тий. Нөгөө нэг юм нөх байгаа юм чинь нүдээ яаж нөх вэ гэдэг шиг. Гэж яриад байдаг. Тэр чинь бол айгүй харах бол хараад байна шүү дээ. Гэхдээ тэр үг айгүй утгагүй санагддаг байхгүй. Зүгээр миний бодол зүгээр хэрэв оюун бодлоо хамгаалах гэж. Гэтэл юмаа нуух хэрэгтэй байхгүй юм ихтэй ч тий. Оюун бодлоо хамгаалах гэж байгаа бол яа харахгүй зүйлээ харахгүй л байх хэрэгтэй. Тэгэхээр миний бодлоор айл талдаа байх хэрэгтэй байхгүй. Эмэгтэйчүүд нь ч харуулахгүй юм харуулахгүй байх хэрэгтэй. Ирчүүд нь хоёр нүд заяасан юм чи би харах хэрэгтэй гээл ингээ байгаад ахваш бас би өөрөө юу харах хэрэгтэй л үгүй үлээ гэдгийг ухамсарлаж чаддаг эрүүл байх хэрэгтэй байхгүй. Тий. Тэрийг бодлоо уламжширч байна чиний зөв. Тий эмэгтэйчүүд ч бас харах ардаг бах тий. Харна бас. Тий мэдээж харжаа. Эмэгтэйчүүд ч бас харах юм заяасан юм харддаг л байх хэрэгтэй. Библиэлд энэтэй холбоотой аюу олон тий сайхан ишлүүдтэй байдаг. Тэгээд эсддэг хүмүүсийн хувьд бол тэр ишлүүдээ барьж тий тэрэн дээрээ ингэ тогтож тэрэндээ үнэнч явах өөрийгөө тэрэн дээрээ улам илүү шахах ч юм уу тий шаардлагатай байдаг багталтай бас. Дээр нь бас бид нар бас бие биенийг аюу урамшуулж байвал тий альва зүйлд ингэ өөрхөн харах зүйлийг зөв цензурдэж чадж гин үгүй юу гэдэг дээр тий би эндээ уран болж идэг, би эндээ үлгэрч болж идэг иймэрхүү байх хэрэгтэй болов гэсэн тийм сэтгэл ер нь байдаг. Ер нь л бол хүн биелэр хийдэг штэ. Хүн далаа те үргэлж ингээл усаар хизээж дүүрдэггүй шиг. Хүнтэй юм харж хизээж цаддаг юм аа. Хизээж юм харахаа хандаггүй. Байнга юм харахыг хичээж идэг. Тэ юм бол дандаа тийм. Хүн өөрийнх нь нүдний тэр онцлог, эргэтнийх нь тэр онцлог байна л да тийм нүд гэдэг эргэтнийх нь онцлог юм л харахыг хичээж идэг. Гэхдээ тэрнийхэн зоргоор бүх юм хараад байвал
өөрийнхөө зүрхсэтгэлрүү л хог хийгээд шүү дээ. Юу ч шулж хувирах боломжтой байхгүй. Таны амьдрал бүр тэр тусмаа тий. Юу ч үгүй юм шиг. За ингээд бидний ярилцах цаг аль хэдийн болчих өндөрлөгч чинь. Тэгээд хамгийн сүүлийн хоромыг танд үлдээ. Харах зүйл гэж байна, харахгүй зүйл гэж байна тий. Мэдээж харахгүй нь бол хүний эрх хувийн. Гэхдээ тэр харснаасаа болоод үүдэх тий. Тэр нь эргээд өөрийн зуршил болох. Цаашлаад өөрийн ёс суртахуунд нь зан аншинд нөлөөлөх тий. Тэгээд тэрнээс уран гарсан тэр үйлдэл нь эргээд тэр хувь хүний амьдралыг нь хар тол болох тийм ээ. Тэр зүйл байдгийм шүү. Тийм учраас бас харж болохгүй зүйлээ харахгүй байж сурцгаая гэж бас харж болохгүй зүйлээс нүдээ хамгаалцгаая. Нүдэд хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр бид нар хамтдаа бас нэгэн сонирхолтой сэдвээр ярилцлаа. Тэгээд гэрэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Бид нар хамтдаа бас үнэхээр нүд гэдэг ямар чухал хэрэгтэй юм бэ? Тэр дундаа бидний амьдралд болоод ёс суртахуун, цаашдын харилцан амьдралд ямар их бас нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар ярилцлаа. Магадгүй таны хувьд ч гэсэн олон асуултууд эсвэл хариултуудаа ч гэсэн олоод харин олон асуултанд дунд үлдсэн байж болох юм. Тэгвэл бидний нэвтрүүлгийн эргэн хандлтын төв рүү та холбогдож бидэнтэй харилцаарай. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Баяртай. Эцэгчүүд ерөнхийдөө хүүхдээрээ өрсөлдөх тийм тохиолдол их гарч ийн үү? Хүүхдүүд маш их стресс авдаг. Эцэгчүүд ч нэрээ миний хүүхд чинь бусдаа заавал ингээд нүүц цуфраалгагүй. Мэдээж өрсөлдөөн гэж Өрсөлдөөнөөр ингэж орохоор зэрэг тийм жижиг болно. Ингэж болохгүй шин ямар байлаа те. Хамгийн сайн тоо боддог хүн болчихсон гэдэг нь чухал юм уу? Би чадахгүй юм байна. Өөрөө голох өөртөө итгэлгүй байдал. Буруу талаасаа сэтлэн зан чанар хөгжиж идэг тий. нөлөөлж. Хүүхдүүдээ эцэгчүүд аяг их шахдаг. Юугаар шахдаг гэхээр хичээлэр их шахдаг. Гэрэлт амьд яриа.